Артузо үзүүлж байна. Зохиолч Исудул Монгол нэгэн Катюша болсон явдал. Дөрвөн хантай гэрийн баруун орноо хэвдсэн Алексей сая ухаан орж харвал түүний дээрээс залуухан монгол өвгөн тонгоон зогсож байгаа нь бүдэг бадагхан үзэгдэв. Алексей гайхаж юу хэлээдэ эн чинь гэж хэсэг зур нүдэ ханаад дахин харвал мөнө хүүхэн нэг юм хэлж байх шиг. Өндих гэж чадсангүй. Дахин ухаан халдлаа. Хүүхний эцэг хоймрын авдар дээр жижиг цогцонд зулуургангүйтэй. Одоо нэг ухаан орсон хойно удахгүй сэргэн. Харин өрөөсөн хөлийнх нь хуруу хөлдсөн дөгөө. Залан хүн барагтай завлан даавнвэ. Наад нэгнийхэн өөзөр хөлийг сайн үрээд аав нь гарч хэдэн хонийхан хашааг үзээдээ. Боваар нь алдвал ямар сайн бэ? Сайн базаалгүй горгүй. Энэ хөөсөрвөл халуун юм хамаагүй өгч болохгүй шүү. Аав нь бошуухан гараад ирээ. Ингээв. Алексей хөлийг үрж арчиж байснаа эцгийгээ гаргатай зэрэг болж миний ингэж байхыг хараад энэ хүн бас л гайхгүй гэж хүүхэн бодов. Өрөөсөн хөл нь хуучин шаргатай байж тэгээд хуруу нь амархан хөлдөө юм уу баруун фронтод явсан хүн байх гэж бодож зодол Алексей дахин сэргэв. Алексей өндөөж гидийя ингэж ширүүн асуугаад хүүхэн дэвтэн босож гэрийн хаалга гонголгон аваа ингэж дуудав. За байцаа юу гэж байгаа юм болоо? Юу муух юм болов? Ингэж бодож цаа хийгээд барихад Алексей дуугүй авч угаад гэрийн доторхыг ажиглав. Холбоо засах гэж гараад шуурган шүнжний өдөржин төөрч унан тусан явж машинаа ирэн хий бодож байсан морьтой хүний бараа харснаа санаж намайг Монгол айлынхан олжээ гэж таамаглаж байв. Малын хагас шуурганд орооцсныг хүүхэн арай хийж ирж болоод явж байтал Алексей зам тохиолджээ. Тэгтэл Алексей ухаан алдаж унжээ. Түүний бууг салган авч хүзүүнээсээ зөөгөөд босгох гэж оролдож байтал унаж явсан морио алдаж олсон мал нь дахин алдагдав. Хүүхэн Орос сэргийг мөрлөж түшин чирсээр зогсож хашгирсаар гэрийн зүглэж явлаа. Тэнгэр жаалонгоож огныхон хойноос гарсан эцэг нь бараа харан тосож ирж Алексейг илбэж морин дээрээ суулгаад өвгөн араар нь сундан дүүрж хүүхэн явган дагаж гэртээ авч ирсэн юм байжээ. Алексейг нэт буугаа санаж ирсэн чинь хавьд нь байсангүй. Миний буу хаана байна? Ингэж асуугаад хүүхэн юу ч ойлгохгүй нүдийг нь дагуулж харна. Алексей хоёр хөлөө ээлж шөдөлгөж үзв. Хөлийн хуруу хөлдсөн болов гэж мэдэрч босго гэхэд хүүхэн түүнийг гэдрэг аяахан өвдүүлж үүдэнд очиод эцгээ ахин дуудав. Алексей буугаа ирж хүүхнээс дахин асуув. Мөн л ойлгосонгүй. Тэгэхээр нь хүүхний өдөөс өрөөсөн нүдэ ханаж нэг гараа урагш болгож буу шагаах дүр үзүүлэхэд хүүхний царай хувирж өөдрөө ухрав. Алексей дэмий юм хийснээ угааж инээмсэглэн яаж болгуулгаа бодож хэвтэл ашгүй хананд нэг буу өлгөөтэй байсныг заагаад дараа нь өөрийгөө заахад хүүхэн сая ойлгож нөгөө талын орон дээр хураалттай дээлүүдийн доороос нандинан боосон октор автомат буу гаргаж Алексей хажууд тавьжээ. Алексей хүүхний гарыг чанга хатгахад хүүхэн эн чинь яах нь вэ гэсэн шиг гараа татаж ёо ингээд л эцэг нь орж ирж юу болов ингээд буугаа ирэхээр нь гаргаж өглөө ингээд хэлээд хүн баярлснаа мэдэгдэж байхад би нэг их яолдог байнч юу билээ гэж хүүхэн бодов. За ашгүй ухаан орчтой ингэж хөлийг зааж булоохоо ингэж хэлэхдээ үгнийг орос хэл мэддэг гэж баярлаж та бүгд ашгүй яаж надтай уулзав та би ер нь нэг мөсөн явчих шахаж шүү. Японтой толдож чадлагүй өнгөрвөл тоогүй болно доо. Хөө минь өвгөн ах нь юу ч мэдэхгүй шошмаа ингэхэд хүүхэн шошмаа гэх юм тэр чинь хятад үг шүү дээ. Ингээв. За өвгөн ах нь хорошо булоохоо хоёр үгнээс өөр юм дааж мэдэхгүй ингэж Алексей хэлээд хөөх юм хэний өөр ингэж яваа юм бол энэ чинь муу үгнийг охинтой хэдэн өхөр хонтой хамгаалах гэж яваа хүн байгаа юм. За миний хөө сайн хоол хийндэ наад хүн чинь юу идэх бол аав нь нэг юм төхөөрэй чөл өгье. Аваа орос хүн талхан дуртай шүү дээ. Гамбар хийх үү? Юу нэ чинь гамбар хоосон урлаар яадаг юм бэ? Хоньны шин шөл өгөөд зузаан хожлохоор дараад сайн холиргоно. За байц ямар ч гэсэн
урдаар шар тос самраад олигдойхон сүйтэй цай өг. Сайн хоол өгвөл вэйдэн тосолно. Аав нь гарыг гэж дэрэн дөрөс судаг авч гарав. Хүүхэн Алексей өмнө ширээ засаж цагаан эдээ тавиад цай хийж байхад Алексей одоо би ангидаа ожилгүй болохгүй. Та бүгд хөргөж өвчөөд. Би анги хаа байгаач мэдэхгүй байна. Ингэхэд өнөөдөр хэддэх өдөр вэ? Ингэж асуугаад хүүхэн хүүдээтэй будаа авчирч та будаа чаналж идэх үү? Хар цай авах уу? Аав хар цай өглөө гэх байх та. Ингээв. Алексей нэмсэглэж толгоо сагсархад хүүхэн хүүдээтэй гурлаас аягаар утгаад би гамбар хийх үү? Ингэж зоох руу заахад Алексей мөн толгоо сагсарав. Тэгэхээр нь хүүхэн идэж уух юмаа зайлуулж паалантай төмпөн авчирч орны урд тавиад гүцтэй ус ачууртай барьж ирэхэд Алексей гараа угаав. Алексей хөл өвдөж байгаа бололтой шаналж ярман өндөөж хөлөө барьж үзснэ. Гэдрэг унахад хүүхэн сандран босож хөлийг нь барилан ээж туслах арга олж ядан хожлогыг нь засаж байв. Алексей хүүхний гарыг тэмтрэн аяархан татаж хөлөөсөө салгахад хүүхэн хөлийг нь хужаад босов. Өвгөн гаднаас төгөөрсөн хоноо өргөн оруулж пидгэтэл тавхад Алексей түүнийг хард сочин энэ чинь арай надад зориулж бүхэл өдөн хонь гаргаж байгаа юм биш байгаа да. Одоо яадаг вүлээ? Ингэж айлыг сүйтгэх гэж байх уу? Би ч ажил явдалт нь саад болж байгаа байх. Ингэж сэтгэлэн зовж. Надад юу ч хэрэггүй. Би өлсөөгүй шүү. Тамин. Ингэхэд өвгөн охиндоо миний хүү аяганд нь ааруул яотон хийгээд харцаа хийж өг. Ингээв. Нөхөд минь миний идэж уух чи яах вэ? Би ангидаа очихгүй бол болохгүй. Би одоо явуулгүй гаргүй. Намайг ангид минь хөргөж өгөх арга байна уу? Ингэхэд өвгөн. Баяагалээ. Болохгүй. Явъя гэж байх шиг байна. Болохгүй хүмүн. Өглөө болголгүй дээ. Ингээд баян түмнээс төөрөөгүй байгаа да. Алексей ашгүй ойлголоо гэж баярлан баян түмэн ингээд баян түмэн гэж мэддэг болоод хэлж байгаа бах. Харин Орос цэргийн анги урдуур явдаг юм чинь тэндээс төрсэн байх ёстой. Энэ хүн уруудаж явахгүй салхис өрсөн байх. Харин дээ хүмүн энэ хүү дахиж үдхий муудаасаа жаахан халуунтай байх шиг байна. Уушгинд нь цогог сууг байгаа да. Тэгвэл өнөө шин дордон шүү. Их халууруул нүцгэн гараад ч гүйж магадгүй. Хоёулаа цагж хонондоо. Аав минь халуутай хүнд шүл өгч болохгүй баха. Болно. Харин мах хэрэггүй шин шүл өгнө. За ууцыг нь өнөө шин чанаад маргааш аваад яв. Бэлэг дэмбрэлтэй юм нөхд нь идэн үз. Би хүргэж өгөх юм уу? Аава. Ингээд. Тэгэл үдээ. Аав нь хоноо хойш нь гаргаад морио юулна. Ус авчирна. Уруудсан малынхаа хойноос дараа нь явна. Мэдэж яваарай. Энэ хүнийг тун айдаахан авч явна шүү дээ. Муу чангалаг яаж ганаад байдаг болов гайгүй болов сайн дулааж үзэн дээ. Монгол Орос цэргийн аль нь дэж очоод асуухад учир нь олдно. Ингээв. Энэ хоёр Алексей чүл хийж өгөөд түүнийг хөлөх аргагүй болтол гужиж шүнжин галт бүлж цагаж амжээ. Өглөө нь Алексейг морин дэргэн дээр чингэлэг дотор хэвтүүлж аваад явжээ. Замын бартаг огт ажиглаж үзээгүй хүүхэн одоо тэрэгний дугуй чулуун тааралдах жаахан ч гинсэн донсгод орно өөрийнх нь биеийн өвдөг шиг Алексей төлөө санаа зовж эргэн харж байн зогсож түүнийг ажиглаж сольж явлаа. Валиа минь намайг ингэж хөглөж явааг яаж дааж мэдвэ? Энэ хүүхэн миний Валиа шиг их зөөлөн гартай сайхан сэтгэлтэй амьтан шиг байна. Эдгүү болж би хөөс доостаа намайг ингэтлээ хүүхэд бөөзөлөх гэжтэй. Нэг зогсоход нь Алексей жахан байзны би гайгүй байна. Хоёлаа ярий та. Наашир. Ингээд хүүхэн ойртож зогсов. Юм уу? Ингээд эсхий ууданд хийсэн цавтай цайгаа гаргаж аяганд хийж өгөв. За баярлаа. Ингээд чиний нэр хэм бэ? Миний нэрийг Алексей гэж тогтоосон биз? Алексей. Алексей гэдэг. Алекса? Тийм. Чи хэдтэй вэ? 20 юу? Алексей. За явцгаах удаа. Чи даарч байгаа байх. Явъя да. Ингэж Алексей хэлв. Дайнаас буцахт нь бид хоёр энэ хүнийг нөхөдтэй нь гэртээ явах юмсан хэл мэдэхгүй тунж тусгүй юм да гэж хүүхэн бодож яв. Орос цэргийн ангид Алексейг хүргэжээ. 1945 он. Баян түмнээс нэлээд зайдуу хэсэг толгодын ард Орос цэргийн нэгэн салбар анги байрлажээ. Хоёр жижиг шавар байшин нүхэнгээр голдуу байв. Хаврын ширүүн салхинд гөлийдэл тужуурдагдсан газрын хөрснөөс бог өвс тугдан толгодын арын бяцхан шалганд хуурж үнсэн түүжин.
Будтайгаж хунгаралсан цаас заах сэжүүрээсээ зайрдах янз оржээ. Орос зэргүүд хэсэг хэсгээрээ жагсаж сургууль хийж байгаа харагдана. Зэргийн ангийн урд хөдөл дээгүүр харам ордой эмэгтэй хүн гарч ирж төр зогсноо ур удаж шогшуулсаар зэргийн ангийн шавар байшингийн ойролцоо ирэхэд түүний гал догооны зэргүүд өгтөв. Манай Катюша ирлээ. Их сайн байна. Би таныг ирэхгүй болов уу гэж сэтгэл зовж байсан юм. Та орохгүй юу? Гэхэд Монгол хүүхэн ойлгосон юм шиг толгоогоо дохин инээмсэглэж ганцгалсан туламтай сүвгээ мултаж цэргүүдэд барьлаа. Ботхон молгоо сөгөж хилдгийдүү тавиад хурган дотортой дугуй хээтэй шинхэн хүрэн торгон дээл дээр шар бүс бүсэлж бас зузаан цагаан ултай өвлийн илгэн гутал өмснийг ажихад энэ хүүхэн энд ирэхтэй зориуд гойжтэй гэж мэдэгдэж байв. Хэсэг зэргүүд хүүхний ойролцоо жагсаалаар өнгөрөхдөө дарга нь ёсол зэргүүдийн зарим нь жоомолзон зарим нь эргэн харж хөл алдаж явлаа. Алексей гараад ирж үз. Манай Катюша ирээд байна. Ингэж нэгэн дарга хажуугийн жижиг байшин руу хандаж хашгирахад хүүхэн тэр зөв морныхаа амийг зааж сэтгэлэн завсан болтой нөгөө байшин өөд ширтв. Алексей сайн байгаа шүү. Ингэж дэрэгдэн байгаа хүмүүс хүүхэнд хэлв. Удалгүй байшингийн үүд нэгдэж нилээд шаналсан бололтой цайвар царайтай гонцгой нүртэй орос зэрэг хүнээр төшөөлөн гарч ирэхэд эрэгт олондоо мориноосоо буудгүй босож явдаг хүүхэн энэ удаа буушуухан бууж морио хөдөлсөөр Алексей өдөөс очиж хязгааргүй баярлсан байртай инээмсэглэн зогсоход нөгөө зэрэг хүүхнийг ойрт гэж дуудаад тэрэн авч тухайцрыг нь дахин үнсэж би танд их баярлаж байна. Ямар азар тантай тохиолдов. Ингээд хүүхний нүдэнд нулимс мэтгнэж зогсноо залуугийн буудалтай хөлийг зааж ямар байна гэсэн болтой харахад залуу зүгээр дажгүй. Энэ намайг 100 насалт авчирна. Танд баярлснаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Катюша минь чи ер нь ямар сайн хүн бэ? Бид чиний их оронд чинь дайсныг алхуулахгүй төлөө амиа харилахгүй тэмцэн. Бид хэл нэвтрэлцдэг бол аштай юу? Орос хэл мэддэг Монгол дарга өчигдөрхөн ирээд явсан юмсан. Гэв. Энэ бол ёстой ариухан сэтгэлтэй Монгол охин юм. Дандаа ингэж сүү авчрах юм. Ингэж Александр иргэд байгаа нөхөр нь хэлв. Таны хөл идгэж байгаа нь ашгүй те. Бид санаа их зовж байна шүү. Ингэж хүүхэн хэлв. Григорий чи миний дэрэнд ороос цаасанд боолтой юм авчирч өгөөч. Ингэж нөхрийгөө гоохот тэр нь гүйж байшинд оров. Бүжигт хэрэглэж байсан олон өнгийн бүжийг хүүхэнд бэлгэлэхэд хүүхэн бүгдийг нь нийлүүлж богинохон бүдүүн гэзэгнийхэн үзэр дуйгаад тэр нь салхинд намирч байв. Хүүхэн галдгооны зэрэгээс тулмаа авч ганцгандаа уяад мориндоо мордов. Аавда минь түргээрээ. За баяртай Алексей гоо. Би удахгүй сүү авчирч өгнө. Та түргэн эдгээрээ. Ингэж хэлээд эргэж цэргийн гортог өнгөртөл аяар явсаар төдгөн давхин далд оров. Үүнээс хойш бараг сар боллоо. Хүүхэн бяцхан доломдоо сүү ганцгаж шогсоолцаар цэргийн ангийн өмнөх хөдөл дээр гарч ирэхэд цэргийн ангийн байдал огт харагдсан гэд хүүхний дотор пал хийж тайнгалзан зогсноо учрыг олохоор яаран явж галдгооны байшингийн дэрэгд нь ирэхэд юу ч үзэгцэнгүй, хинч байцангүй. Ээл гол хар нутаг үлджээ. Алексей хэвдэж байсан муу шавар байшингийн цонхон тушаа очиж харахад юу ч үгүй хоосон байв. Дан гэдэг ганц үг хоромхон зур сэтгэлд нь булаа. Алексей өдийд эдгэрээд байлтахаар яваа болов уу? Айл хаана газар соёлуулан хэвдэж байгаа болов уу? Орос зэргүүд энэ жихүүн цэлгтэн өдөр хаа яваа бол гэж хүүхэн бодож зогсов. Зөвлөлтийн сэтгүүлч Кобаяков Чатаможаас Дорнот аймагт 1963 онд жуулчин эрэхтэй Монгол нэр нь хийхэд хэцүү болохоор Катюша гэж нэрлэгдсэн тэр охины тухай ярьжээ.